Өнөөдрийн контентээр хэдүүлээ Америкийн эдийн засаг ямар хандлагатай байгаа юм бэ? За тэрнээс ахуулаад гадаад хувьцаа хамгийн гол нь Америкийн S&P 500, Dow Jones гэх мэтчнэн хувьцаанууд ямар төлөвтэй байгаа юм бэ? Шинжилгээ дүгнэлтэд ярьчих. За энэ видео дууссныхаа дараа автомат олон хөрөнгө олт хийсэн хүмүүс бас гадаад хувьцаа авсан байгаа тий Dow Jones S&P 500 индексүүд. За энэ сүүлийн энэ видеоны хамгийн сүүлийн хэсэгт би таадаг бас автоматаа дээр юу болж байгаа юм бэ? Апдейт өгнө. Ягаад вэ гэх юм бол өнгөрсөн 3 сарын хугацаанд харилцагчийн нэмэлт хөрөнгө олтыг авахаа болцсон байгаа. За мэдээж хөрөнгө олт хийсэн байгаа хүмүүс багцаа цуцлаад мөнгө буцаагаад авах тэр үйл ажиллагаа нь бол өнгөрсөн 3 сарын хугацаанд хэвийн өнөөдөр ч гэсэн зүг зүгээр явж байгаа. За энэ мэдээлэл бол энэ видеоны хамгийн сүүлд нь одоо Америкийн эдийн засгийн үзүүлэлт рүүгээ орчих. За Америкийн эдийн засаг хүндрэх тийм шалтгаан яг юу юм бэ гэх юм бол Америкийн эдийн засгийн одоо фундамент хамгийн том хүчин зүйлс юу юм бэ гэх юм бол иргэдийн худалдаа авалтын чадвар. Ковидээс хойш юу болсон бэ гэх юм бол дэлхийд даяар нөө хангамжийн сүлжээ, үйлдвэрлэл, түүхийн эд материал тэгээ бас тээвэрлэл дээр нэлээд томоохон асуудлууд гацаанууд үүссэн. Одоо Японоос ч юм уу гадаадаас машин захиалсан хүмүүс энийг сайн мэдэх бах. Тэгээд таад ингээ харж байгаа юм бол 2020 оны 1 сараас ахуулаад энэ график юу зүйлж байна гэх юм бол Америк улсын ерөнхийдөө хүнсний үнийн индекс. За Монголд ганцхан одоо хүнс тэнгэр рүү пуужинсан юм биш. Америкт улсад ч гэсэн ер нь бол хүнсний бүтээгдэхүүн маш үнэтэй болж байгаа. За 20 оны 1 сард 260-70 байсан бол тэгээ одоо 500 гараа явцсан байгаа. Тэгээ юу харуулж байна гэх юм бол нөгөө хүнс хоолны индекс бол нэг нугарсан байгаа. Хүмүүс ер нь бол цалингийнхаа 10% хүнснээ зарцуулдаг байсан бол одоо тэр нь хувь нь өссөн байгаа. За хамгийн хүчтэй хэн энэ нөлөөлөгдөж байгаа юм бэ гэх юм бол орлого муутай хүмүүс, баян хүмүүс угаасаа хоол хүнсэндээ бараг тоохгүй байгаа. Гэвч ер нь бол байрны зээл төлж байгаа хүмүүс сургуульд явж байгаа ажил хийдэг гэх мэт дунд зэрэг ба түүнээс доош орлоготой хүмүүст энэ маш хүнд тусч байгаа. За нэмээ хэлэхэд юу болсон бэ гэх юм бол өнгөрсөн 3 жилийн хугацаанд Америкт улсад бас хүүгийн түвшин өссөн. Яг гэх юм бол төв банк бодлогын хүүгээ бараг 0-оос тий 5 орчим хувь руу өсгсөн. Энэгээр дамжуулаад юу болсон бэ гэх юм бол байрны зээлийн хүү өссөн. Нэгдүгээрт маш том. Өмнө нь бол $700 байрны зээлэндээ төлдөг байсан бол энэ одоо бараг 2-3 нугарсан тохиолдол зөнөө байгаа. За хүнсний өртөг нэмэгдэж байгаа, нэмээд байрны зээл рүүгээ тушааж байгаа мөнгөн дүн нэмэгдэж байгаа. За нэмээд энэ хүүгийн түвшин бас хаана нөлөөлөгдөж байгаа юм бэ гэх юм бол Америкчууд бас маш их кредит карт одоо зээлийн карт ашигладаг. Тэрэн дээр ер нь бол бараг Америк бүх иргэн зээлийн үлдгэлтэй тэрний хүү ч гэсэн төв банкны хүү өссөн болохоор өссөн байгаа. За тэгээд 3 хүн цохилт Америк улсын иргэд очиж байгаа. Тэгээ хүнсний өртөг өссөн, байрны зээлийн төлбөр өссөн. За нэмээд кредит карт нөгөө богино хугацаа, дунд хугацааны зээлийн хүү өссөн. За нэмээд бас машины лизинг зээлийн төлбөр энүүгээрээ дамжуулаад бас өссөн байгаа. Дараагийн чартан дээр хэдүүлээ юу харж байгаа юм бэ гэх юм бол энэ Америк улсын ажилгүйдлийн төвшин. Даад ингээ харж байгаа бол энэ 2000 оноос хойш 2024 он хүртэл график үзүүлсэн байгаа. Хамгийн сүүлийн томоохон эдийн засгийн хямрал одоо ковидыг ингээд хасчих юм бол 2008, 9, 10 онд болж исэн дэлхийн санхүүгийн хямрал тухайд юу болсон бэ гэх юм бол Америк улсын ажилгүйдлийн түвшин ойролцоог 5% байсан бол 2008 оноос хойш оргил цэгтээ нэг ойролцоо 11% рүү өссөн. Ерөнхийдөө disaster level гэсэн үг тийм ажилгүйдлийн түвшин богино хугацаанд нэг нугарна гэдэг чинь халамж байрны төлбөр хийж чадахгүй, кредит карт, автомашины зээлийн дампуурал гэх мэтчлэн ерөөхдөө тиймэрхүү юм болдог. За. Тэгээ өнгөрсөн 3 жилийн хугацаанд ковидын одоо оргилд энд харагдаж байна те нэлийн одоо пуужинтаа те хөл хорионоос болоод. За тэгээ тэрнээс ахуулаа ковидын хөл хорион гэдэг суларсныхан дараа буцаагаад хүмүүс ажилдаа орсон. Гэвч өнгөрсөн 2-3 жилийн дотор юу харагдаж байна гэх юм бол Америк улсын ажилгүйдлийн түвшин багаар ерөөдөө буурахгүй байгаа буцаагаад өсөж байгаа. За өмнөх жилүүдэд бас ингээ харах юм бол ёроолтой хүрчээд аажмаараа өсөөд тэг юу болдго юм бэ гэх юм бол гинт дээшилчдэг. За ингээд энэ графикийг харах юм бол тийм ёроолтой хүрцэн. За ёроолоос буцаагаад өсөж байгаа. За тэгэхэд одоо юу хүлээгдэж байгаа юм бэ гэх юм бол хизээ пуужиндах юм хэр одоо ихээр хэр өндөр
бууждах юм бэ? За өмнөх санхүүгийн хямрал харах юм бол ойролцоо энэ хаваар үсэх магадaltaй. За энэгээр дамжуулаад нөгөө зээлийн чанар муудна, банкуд бас хэцүү болно. Зээл олголт нь буурна. Хүмүүс байр майрныхаа зээлэн дээр нөгөө дампуурлаа зарлана, машинуудаа буцаагаад өгнө, кредит карт нэр гих мэдшин. За энэгээр дамжуулаад хүмүүсийн Германд байгаа мөнгөний хэмжээ багасгаад худалдаа авалт нь буураад тэгээ компаниудын орлого ашигт ажиллагаад бас муугаар нөлөөлнө. За энэгээр дамжуулаад бас нэмээ хэлэхэд компаниуд хөрөнгө оруулалтуудыг хийгээ болно. Тоног төхөөрөмжөөр шинжилмээр байсан бол тэрийг хойшлон шинэ хүнийг ажилд авах болчин гих мэдшин ерөөдөө бүсэж хангалах одоо мод руу орно гэсэн үг. За энэ баг зэрэг эхэлж байгаа. За тэгээд нэг ихснээс тэ өсдөг шүү гэнт. Окей. Урт хугацаанд энэ ажилгуудын төвшин ямар харагдаж байгаа юм бэ гэх бол энэ 1950 оноос хойш тэ 2024 он хүртэл энэ график үзүүлсэн байгаа. За энд юу ижлэгэн харагдаж байна гэх юм бол ажилгуудын төвшин аажмаараа буурдаг тэ энэ дээр яг ингээд давтамжтай харагдаж байна. Аажмаараа буураад ёроолтой хүрээд тий ёроолтой аягүй гоё ингээд шанах шиг хэлбэртэй болоод тэгээ буцаагаад өсчих. За 2024 оны одоо энэ график харах юм бол юу харагдаж байна гэх юм бол ажилгүйдлийн төвшин өсөх магадлал өндөртэй юм байна. Энэ график харах юм бол ер нь цаг нь болцсон харагдаж байна, тийм ээ. За дараагийн график харчих. Энэ дундаж орон сууцны борлуулалтын үн. Окей. 2020 оноос хойш ер нь ковидын хямралаасаа болж маш олон хүмүүс үл хөлөх авсан, хөрөнгө оруулалт хийсэн. Тэрүүгээр дамжуулаад эрэлтэн өндөр байсан болохоор байрны үн өссөн. Тэр нь одоо буцаагаад буурсан байгаа. Тэгээ өмнөх хямралуудыг харах юм бол энэ 0 өсөлтийн одоо энэ axis харагдаж штэ энэ шугам ерөөхдөө 0 өсөлт тэрээс доош орчих юм бол ерөөхдөө хямрал болно. За энэ график маань 0 руу хүрээд ирэх юм бол эсвэл 0-аас доош явчих юм бол энэ саарлаараа үзүүлсэн байгаа энэ саарл багнууд ерөөхдөө эдийн засгийн хямрал болно гэсэн үг. За үл хөдлөхийг индикатор авч үзэх юм бол үзүүлэлтийг аваад үзэх юм бол ер нь Америкийн эдийн засаг тий хямрал руу орох төгцсөн байгаа эсвэл тий аль хэдийн орцсон байх магадлал өндөртэй. За ажилгүйдлийн төвшин ба хувьцааны индексүүд. Одоо S&P 500 юу юм бэ гэх юм бол Америкийн топ 500 хувьцаагийн индекс энэ улбар шараар ингээд үзүүлсэн байна. Эдийн засгийн хямралын үеэр юу болдго юм бэ гэх юм бол индексүүдийн уналт эндээ үзүүлсэн байна. За 70-аад оны хямралаараа S&P индекс 50%-аар буурсан байна. 80-аад оны хямралаараа 30%-аар буурсан байна. 90-ад онд 30% гих мэд шин таад ингээд харж байна те. За одоо юу байх магадaltaй юм бэ гэхэл өнгөрсөн бараг 50 жилийн хугацаанд эдийн засгийн хямрал ирсэн. Тэгээд ерөөхдөө хувьцааны ханшны бууралт ойролцоо 30-аас 60% байсан байна. Окей. За тэгээ таад ингэ харж байгаа юм бол өнгөрсөн хэдэн жилүүдийн тэ 2008 оны 9 оны эдийн засгийн хямралаас хойш S&P 500 индекс Америкийн топ 500-гийн хувьцаанууд бараг зогсолтгүй өссөн байгаа. Ковид үеэр жоохон буурсан. Тэгтээ буцаагаад өсөлтөө үргэлжлүүлээ явсан. За та ингэ харж байгаа бол энэ нэлээд урт хугацаа байгаа биз. Тэгээд энийг харах юм бол бас энэ мөнхийн өсөлт гэсэн юм байхгүй. Автоматар хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс нь бас ерөөхдөө маш гоё өгөөж амсан байгаа. За тэр өгөөжийн тооцоол руу би удахгүй орчин. Тэгтээ ингээ харах юм бол ерөөхдөө S&P 500 Dow Jones өсөлт нь одоо дээцэгтээ хүрэх магадлалтай одоо хүрсэн магадлал маш өндөр. Ажилгүйдлийн төвшин тий хувьцааны индексүүд яадаг юм бэ гэх юм бол энд яг харагдаж байна 7 оноос 10 оны хооронд ажилгүйдлийн төвшин энэ хар зураасаар байна. S&P 500-гийн индекс ерөөхдөө бас дагаад унцдаг. Одоо хоёулаа яг ижил одоо хөдөлгөөн хийж байгаа гэсэн үг. Ажилгүйдлийн төвшин тухайд та сонсч ирсэн те 5%-аас 10% өсөхдөө S&P индекс 1400-аас 700 буурсан 50% уналт бараг 60% уналт байсан. За ковидын үеэр ер нь бол хөл хорооноос болоод ажилгүйдлийн төвшин гинт нэлээд өссөн. За тэгвэл тухайн үед хувьцаанууд бас тийм урдаан хугацаагаар хямраагүй. Одоо ингээд харах юм бол ажилгүйдлийн төвшин ёроолтой хүрчээд буцаагаад өсөх юм бол энэ улбар шар бүтнээр зурагтаагүй зураас юу харагдаж байна гэх юм бол S&P 500 ирэх тэ жил 2 жилийн хугацаанд буурах магадaltaй байна. Одоо 5000 хавцаа 5600-аас ер нь бол нэг
30, 40, 50% уналт шинжээч нар тэг хямрал ирэх юм бол таамаглаж байна. Окей. Дараагийн график юу үзүүлж байна гэх юм бол Америк улсын иргэдийн зээлийн картын үлдгэлэл, одоо зээлийн үлдгэлэл гэсэн үг. 2021 онд ер нь энэ буурсан яагаад вэ гэвэл маш олон хүмүүс засгийн газраас ковидын халамжийн мөнгө аваад тэргээрээ дамжуулаад ерөөхдөө кредит карт тэгээ мөнгө өрөх боломжгүй байсан дэлгүүрлээ явах боломжгүй онлайнаараа ерөөхдөө худалдаа авалт хийж болно. Тэгвэл ер нь хүмүүсийн хэвийн амьдрал ер нь зогссон, нефт бензин аавн ерөөхдөө бараг болчоод тэгээ буурсан. Тэгээд хөл хорой тавигдсанаас хойш юу болсон бэ гэх юм бол нийт Америк улсын иргэдийн кредит картны үлдгэлэл ковидын үеэр ойролцоогоор $770 тэрбум байсан бол одоо 1.2 их $80 руу хүрсэн. Ерөнхийдөө та хэд ингэ харж байна. Пуужинтсан энэ шалтгаан нь юу юм бэ гэх юм бол түрүүний анхны график бол мөн байх. Юу юм бэ гэх юм бол хин зээлийн карт, хин ерөнхийдөө богино хугацааны зээл ашигладаг юм бэ гэх юм бол орлого муутай хүмүүс. За байрны зээлийн төлбөр өссөн, машины зээлийн төлбөр өссөн, кредит картны зээлийн төлбөр өссөн, хоол хүнсний зардал өссөн. Ерөнхийдөө хүмүүсийн амьдралын хамгийн том дөрвөн зардал өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд зогсолтгүй өссөн учраас орлогоо нэг сарын орлогоо дараа сарын орлогоо ингээд зохицуул боломжгүй орлого муутай хүмүүс юу хийж байна гэх юм бол энэ алтгалаа ханаас нүхэж байгаа юм бэ гэх юм бол зээлийн картаар. За Монголд бас энэ процессууд явж исэн. Иргэдийн зээл ер нь өнгөрсөн 3 жилийн хугацаанд маш өндөр болсон. Энэ тэгтээ хязгааргүй хугацаагаараа өссөн гэж байхгүй. Тэгээд хизээ нэгэн цагт иргэдэд ерөөхдөө хязгаартаа тулчаад тэгээд бүсээ жинхэнэ утгаараа чангална гэсэн үг. Орлого алдна, шүүхт хурлуулна, дампуурлал зарлана гэх мэтчлээ. Окей. Тэгээ зээлийн чанар ингээ харах юм бол 21 онд та харагдаж байна. Ер нь бол энэ оюун өнгөтэй кредит карт, ногоон өнгөтэй машины зээл, саарл нь бол байрны ипотек. За 21 оноос хойш ер нь энэ дампуурл чанаргүй зээл эсвэл хугацаа эдэрсэн зээл одоо энийг гэж нэрлэдэг. Ер нь 21, 22 оноос хойш энэ гурван том одоо санхүүжилт зээлийн төрөл маань өсөлттэй байгаа. Тэгээ өсөлт нь ерөөхдөө зогсохгүй өсөө явж байна. 2008-9 оны энийг харах юм бол ерөөхдөө яг ижилхэн кредит карт илүү их хүмүүс дампуурдаг. Хамгийн одоо эмзэг цэг нь юу юм бэ гэх юм бол хүмүүсийн орон сууц хаус тэр нь бас ерөөхдөө бүгдээрээ өссөн. За тэгээд нийт банкуудын гаргасан зээлийн одоо бараг 14% нь чанаргүй эсвэл хугацаа эдэрсэн болсон гэсэн үг. За ийшээ яваад ирэх юм бол бас банкуд бүсээ чангална гэсэн үг. Компаниуд бас зээл мэйл авч чадахгүй гих мэтчлэн тиймэрхүү асуудал ороод эдийн засгийн хямрал жинхэнэ утгаараа эхлэх магадaltaй. Окей. Хэрэглээний зээл өнгөрсөн энд харагдаж байна 20 оноос 24 оны хооронд ногоон юу юм бэ гэх юм бол хэрэглээний зээл өссөн байгаа гэсэн үг. За ковидын үеэр ер нь хүмүүс хэрэглээний зээлээ багассан. Нэгдүгээрт мөнгө үрч чадахгүй гих мэтчлэн. За тэгээ эдийн засаг буцаагаар нийгээд хүнс бүх үртгнүүд өссөөр хагаад бараг зээлийн үлдгэлэл буурсан сар улирал ерөөсө байхгүй тэр чигтээ ногоон байна. Яг гэх юм бол хүмүүс зээлэр амьдарч байгаа хүмүүсийн тоо өсөө явж байна. Окей. Одоо хувьцааны хөрөнгөний зах зээл рүү орчие. Автоматагийн хөрөнгө оруулагчтай S&P 500, Dow Jones руу бас багц дотор тодорхой хувь эзэмшиж байгаа. Тэгээд ерөөхдөө яахаар байна харъя. Автомата хизээ үйл ажиллагаа эхлүүлсэн байх юм бол 22 оны 8 сард яагаад тухайн үед эхэлсэн бэ гэх юм бол энэ Dow Jones S&P 500 индексүүд ерөөхдөө сайн уналттай байсан. Тэгээ би ер нь бол тухайн үед хамтарч ажиллаж байсан хүмүүсийг ингээд шахсаар агаад одоо эхлүүлье яагаад гэх юм бол хөрөнгөний зах зээл айгуу гой бууралтай байна. Гадаад хувьцаанууд хямдхан байна гэд ерөөхдөө амжуулсан. Тэгээ 22 оны 8-9 сараас хөрөнгө олт хийсэн хүмүүс ингээ харж байна. Та зум ин хийгээд үзчихээрэй. Ерөөхдөө хөрөнгө олтын хаанаас эхлүүлсэн бэ гэх юм бол одоо Dow Jones дээр индекс маань 28-29 мянга дээр байхдаа хөрөнгө олт хийсэн. Тэгээ өнөөдөр хаана байна гэх юм бол ойролцоогоо 41 мянга дээр явж байгаа. За ер нь бол ингээ харах юм бол 50% ашиг 2 жилийн дотор хийсэн байгаа гэсэн үг. Доллараар.
За энэ дотор бас юу ороагүй байгаа юм бэ гэх юм бол Dow Jones бас жилийн ойролцоо 1-2% ногтлол шиг өгдөг. Тэг ингээ харах юм бол 50% өсөлтөөр нэмээд ойролцоо тий 2-4% ногтлол шиг манай автоматикийн хөрөнгө оруулагч бас авсан байгаа. Окей. Тэгээ өсөлт нь жоохон одоо гацаад эхэлж байгаа. Тэгээ хэдүүлээ одоо энэ юугийг харчээ. Vanguard-ийн S&P 500 дээр үндэслэн ETF бас таадын багц дотор байгаа. Таад харчаарай. VUG гэсэн нэртэй таадын багц дотор орсон байгаа. Ингээ харах юм бол 20 оноос тий автомата 20 оноос одоо энэ автомата эхэлсэн он сар биш шүү. Энэ бас яг адилхан энэ үедээ байсан. 20 оноос ахуулаад энэ S&P 500 дээр үндэслэн өндөр өсөлттэй хувьцаанууд яг энэ шугам дотор ингээ явж байгааз тий одоо энийг техник шинжилгээ дотор ингээд өсөлтийн channel өсөлтийн сууг гэсэн үг. За энэ доотлын сууг руу хүрэхээр хувьцаануудын бууралт нь зогсоод буцаагаад өсөлтөнд орж байгаа. Энэ таацтай хүрчих юм бол ерөөхдөө энерги дуусаад хүчин дуусаад авъя гэсэн хүмүүсийн тоон багасаад эсвэл алга болоод зарах хүмүүс нь илүү их гарч ирээд тэгээ хувьцааны ханш нь буурж байгаа. Тэгээ энэ S&P 500 дээр өндөр өсөлттэй хувьцаанууд дээр яг энэ харагдаж байгаа. За дараагийн индексийг харчих. Яг S&P 500 дээр бас адилхан техник шинжилгээ хараад үзчих юм бол ковидын уналтаас ахуулаад ер нь S&P 500 бас техникээр channel дотроо үсээ явсан. За дөнгөж энэ жилийн ойролцоо 7 сарын 13-14-нд S&P 500 Dow Jones бараг зэрэгцээд түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Тэгээ яг энэ өсөлтийн channel-ийн суугийн таацтай хүрээд мөргөөд цөмөлж чадаагүй. За цөмөлж чадсан үе тохиолдол нь бол энэ. Тэгвэл буцаагаад correction болоод зарах хүмүүс нь илүү гарч ирээд авах хүмүүс нь багасгаад тэг ингэ явж байгаа. Тэгээ ингээ харах юм бол ер нь бол S&P 500 буцаагаад энэ channel-ын ёроолтой хүрэх магадлалтай маш ихтэй байгаа. Одоос тий таацнаасаа буцаагаад шаллууга буурна гэсэн үг. Нойлоо буурна ерөөсөө би хэлэхгүй байна. Зүгээр энийг correction гэдэг. Авах хүмүүс нь авчаад шинээр авах байгаа хүмүүс нь гарч ирээгүй байгаа. Тэгээд ер нь бол буцаагаад худалдаа авах энерги зах зээл дээр цугларч байгаа гэсэн үг тий. За буцаагаад Dow Jones руу орчи 20 оноос ахуулаад юу болж исэн бэ гэх юм бол энэ өсөлтийн channel харж байгаа юм бол ер нь бол энүүгээрээ дамжуулаад пинг понг бөмбөг шиг тий жижигхэн бөмбөг шиг яг энэ ёроолноосоо ингээд ахуулаад явсан. За тэгээд хүчтэй буурсны дараа ер нь бол таацлууга мөргсөн. Нэг удаа тогшсон цөмөлж чадаагүй. Тэгээд дөнгөж сая 7 сарын 16-нд бас дахиад мөргөж үзсэн. Буцаага жоохон буураад одоо өнөөдөр 41 мянга руу өссөн харагдаж байгаа. За Dow Jones-ээр юу олох магадaltaй юм бэ гэх юм бол энэ шаллууга буцаагаад орох магадaltaй яг энэ шиг тий та харж байна. Одоо би хуруугаараа заагаад үзүүлчих. Окей. Энэ юунаас олж ийнэ гэх юм бол түрүүний ярьжсэн Америкийн эдийн засгийн гол үзүүлэлтүүдээс болоод иймэрхүү өөрчлөлт одоо хувьцааны хөрөнгийн зах зээлийн сархилх нь эргэж байгаа. Энэ мэдээлэл статистик харах юм бол эдийн засгийн хямрал хэр удаан өргөжлүүлэх юм бэ? Хувьцаанууд хэр хугацаагаар уналттай байх юм бэ гэх юм бол ойролцоо 1 жилээс 2 жилийн хугацаанд болох юм шиг харагдаж байгаа. Яг гэх юм бол нэлээд дээд циклөө хүрсэн байгаа. Шууд одоо ингээд шал цөмлөн гэж байхгүй аажмаараа ингээд могоо шиг доошоо ингээд явна гэсэн үг. Тэгээд бас энэ хурдан процесс ерөөсөө биш өмнөх одоо энэ бууралтуудыг харах юм бол томоохон тренд нь ерөөсөө өөрчлөгдөөгүй. Өсөлтийн трендтэй хэвээр байгаа. Тэгэхдээ ерөөхдөө хүчин алдчихж байгаа гэсэн үг. Тэгээ буцаа одоо амьсгаа авах хэрэгтэй. Тэгээ амьсгаа авах цаг нь болж байна. Тэгээд та өөрөө хуваараа Dow Jones, S&P 500, Америкийн хувьцаагийн одоо индексүүдийг худалдаа авцсан бол өөрийнхөө хариуцлагатай шүү. Одоо идрот ингээ хэлсэн тэгээд ингэж байгаа гэж ярихгүйгаараа миний би өөрөө Dow Jones, S&P 500-а одоо ерөөхдөө мөнгө болгож байгаа. Тэгээд хизээ буцаага орох юм бэ гэх юм бол ойролцоо жил юм уу 2 жилийн дараа яг энэ шаллууга буцаагаад дөхөөд ирэх юм бол аажмаараа авах цаг нь болж байгаа юм аа. За одоо автоматикийн сэдвүүрээ орчие. Яагаад өнгөрсөн 3 сарын хугацаанд автомата руу нэмэлт хөрөнгө ололт хийх боломжгүй болсон бэ? За, юунаас олж байгаа юм бэ гэх юм бол автомата Apex Capital-ын хамтрах ажиллах гэрээнд цуцлагдсан.
За нэмээ хэлэхэд Idorot би өөрөө Apex Capital-ын хамтран үүсгэн байгуулагч мөн тэгтээ хувьцаа эзэмших байхаа болцсон. Apex Capital дээр 3 хувьцаа эзэмшигч байсан. 2 нь ерөөхдөө Idorot-а хэдүүлээ ганцаараа явъя. Нөгөө 2 нь ерөөхдөө Apex Capital-ын хувьцаа эзэмшигч нь хэвээрээ Idorot ерөөхдөө хувьцаагаа тэдний саналаараа ерөөхдөө би гарцсан. За энүүгээр харамсалтай юу болсон бэ гэх юм бол би одоо Apex-ийн хувьцаа эзэмшиж байхаа болсныхан дараа Apex-ийн 2 хувьцаа эзэмшиж ямар шийдвэр гаргасан бэ гэх юм бол автоматтай хамтрах ажил гэрээгээ цуцлах хүсэлтэд надад өгсөн энэ жилийн 3 сард. Тэгээ 6 сарын 15-наас хойш юу болсон бэ гэх юм бол нэмэлт хөрөнгө оруулалт Apex авахгүй гэсэн. За тэгээд өнгөрсөн 6 сарын хугацаанд би өөрөө манай баг, манай автоматагийн одоо ажилтан бид нар юу хийсэн бэ гэх юм бол эхлээд шинээр хамтарч ажиллах одоо Apex-тэй ижилхэн үнэт цаасны брокер дилерийн компани хайсан. За тийм бид нартай хамтарч ажиллая гэсэн үнэт цаасны компани гарч ирээгүй. Яг гэх юм бол бид нар Монголын зах зээл дээр одоохоно байхгүй үйлчлэгийг үзүүлж байгаа. Тийм учраас жоохон тодорхойгүй юмнууд нь байгаа. За энэ тодорхойгүй юмнуудын өнгөрсөн 6 сарын дотор бүгдийг тодорхой болгочоод за хамтрах ажиллах брокер тий хөрөнгө оруулалтын банк брокерийн компани байхгүй болоод өнгөрсөн одоо энэ жилийн 7 сард би баг хамт олонтойгоо өөрөө брокер дилерийн компани худалдаа авсан. Ямар нэртэй бэ гэх юм бол SG Capital гэдэг нэртэй та бас Монголын хөрөнгөний бирж дээр гишүүн брокер дотор цэг ороод харж болно. За энэ худалдаа авалтын процесс ерөөхдөө нэлийн цаг авсан яагаад вэ гэх юм бол тусгай зөвшөөрөлтэй шалгуур өндөртэй зах зээл болохоор ерөөхдөө маш олон бичиг баримт бүрдүүлнэ гэх мэтчлэн мөнгө угаах, терроризм, янз бүрийн одоо маш амар хэцүү үйл явдал болсон л доо. Тэрийн бүгдийг хийчээд одоо SG Capital-ийн эзэдүүд бид нар болсон. Одоо юу гинэ гэх юм бол зохицуул хийж байгаа байгууллага хамтарч ажиллах байгууллагуудтай гэрээ эзлүүдээ хийгээд автомат application update оруулаад тиймэрхүү ажлууд хийгдэж байгаа. За 7 сарын дундуур автоматикийн харилцагч юу хэлсэн бэ гэх юм бол бид нар ерөөхдөө наадмын дараа дуусчихна. Харамсалтай нэлээд их ажил бас зохицуулалттай зах зээл тэгээд маш хяналт өндөртэй зах зээл учраас одоо хүртэл бүх ажлууд нь дуусаагүй байгаа. Хамтарч ажиллах байгууллагуудтай ч гэсэн тэр нь хизээ дуусах юм бэ гэх юм бол хамгийн сүүлд одоо хамгийн томоор хүлээгдэж байгаа хамтарч ажиллах байгууллага 9 сарын 18 уу 15-нд урьдчилан байдлаараа хэлсэн байгаа. Тийм учраас харамсалтай автоматар нэмэлт хөрөнгө оруулалтыг хизээ авах боломжтой болж байна гэх юм бол ойролцоо 9 сарын 18 уу 15-нд. Окей. Автоматар хөрөнгө оруулалт хийсэн мөнгө яаж байгаа юм бэ гэх юм бол тэндээ Apex Capital дээр бүртгэлтэй хэвээрээ байгаа шүү. Тэгээ гадаад хувьцаа, бондууд гих мэтчлэн зохицуулалттай, тусгай зөвшөөрөлтэй компани баланс дээр бүртгэлтэй хэвээрээ байгаа. Тэгээ та ингээд автоматар хөрөнгө оруулалт хийж байхдаа бас анзаарч ирсэн байх. Одоо ямар нэг байдлаар Idorot-ийн компани биш, Apex Capital UCK-гийн данслуу та хөрөнгө оруулалт хийж исэн. Тэндээ та хөрөнгө оруулалт байгаа. Хэвээрээ бүртгэлтэй бондууд чинь өгөөж хүүтэй явжлаа. Гадаад хувьцаанууд нь ч гэсэн байж байгаа. За, иймэрхүү төрлийн апдейттэй. За, тэгээ автоматагийн одоо хөрөнгө оруулалтын багцууд, гадаад хувьцаанууд яахаар байна? Энэ мэдээлэл дээр үндэслээд. За, ер нь бол эх 7 хоног, эх ойролцоо 1-2 7 хоногийн дотор та руу мэдээлэл очно. За нэгдүгээрт энэ шинэ брокер дилерийн компанитай та гэрээ зурх хэрэгтэй байгаа. За нэмээд тийм энэ Dow Jones S&P 500 хувьцаануудыг автоматикийн багцаасаа эх жил 2 жилийн хугацаанд хасах хэрэгтэй юм шиг харагдаж байгаа. Тийм учраас ерөөхдөө энэ хувьцаануудыг та эдийн багцаасаа хасаад долларын гаргаж аваад тэгтээ долларын хөрөнгө оруулалт хийх ёстой. Тийм яг гэх юм бол төгрөгийн ханш одоо буцаагаад өсөх магадaltaй юм шиг харагдаж байгаа. Тэгээд долларын тийм нэг 8-9% өгөөжтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн энэ хувьцаанууд буурч авах үедээ хийн. За тэгээд энэ Dow Jones гих мэдчлэн S&P 500-ийн хувьцааны бууралт нь дуусчаад энэ ёроолтоо хүрчээд тэр 8-9% өгөөж тий жилийн өгөөж аваад илүү их мөнгөтэй болоод тэгээд энэ хувьцаанууд нь ёроолтоо өрснөхийн дараа эргүүлээд энэ гадаад хувьцаа руу орох юм байна.
За, автомата дотор бас өөр гадаад хувьцаанууд байгаа. Жишээлбэл эрчим хүчний индекс, нефтний бүтээгдэхүүн байгаа. Тэр нь хэвээрээ үлдэн шүү. За, тэгээ автоматын талаар, энэ шинжилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байгаа юм бол тийм манай утас байгаа 75 75 75 00. Энэ дээр автоматын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. За, энэ олон улсын хөрөнгийн зах зээл дээр надтай хуваараа уулзаад тийм юу болох юм бэ? Доллар яах юм байна? Төгрөг яах юм байна гэх юм бол надтай зөвлөхийн цаг авах боломжтой. Бас 75 75 75 00. За, анхаарланд тусан баярлаа. Хөрөнгө олтын өндөр өгөөч өрөөё. Тэгээд автоматагийн одоо энэ гаццсан зогссон байдал бас надаа хүн тусж байгаа. Би хурдхан шиг бас энийг эхлүүлмээр байгаа. За, тэг уучлаарай guys. Баяр та.